сүүлийн байдлаараа баталгааны вакцины давхар даатгалын гэрэг бол Сингапурын давхар даатгалын компанид байгуулдаг шүү. Тэгэхээр Украины талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж. За тэгээ юуны өмнө урьж одоо илхүү нэвтрүүлэлд оролцуулж чад маш их баярлалаа. Хаан даатгал компани сая 4 сард баталгааны давхар даатгалын вакцины гэрэг одоо Сингапур гээд олон улсад AA+ үнэлгээтэй S&P-гийн ийм үнэлгээтэй компанитай гэрээ байгуулж хамтарч ажиллаа. За энэхүү компанитай бас багагүй хугацаанд хоорондоо мэдээлэл солилцож энэхүү компаниуд манай компани одоо өнгөрсөн онуудад гаргасан нийт баталгааны хэмжээ хийж байгаа underwriting зэргийг одоо үнэлээд вакцины давхар даатгалаар хамтарч вакцины давхар даатгал бол ерөөсө тэр жигтэй айгүй том ихтгэлцэл явж идэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл манай одоо авж байгаа бүхэл энэ вакцины манай бүхэл одоо баталгааны даатгалуудыг тодорхой хувийн Сингапурын руу байршиж ажиллаж байгаа гэсэн. Энэ утгаараа болохоор одоо Монгол улсад одоо хэрэгжиж байгаа томоохон эрчим хүч, дэд бүтэц, за барилга угсралтын томоохон дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүд маань одоо хуучин дийлэх нь бол уламжлалтын банкны баталгаа гаргуулах зарчмаар явдаг байсан. За энэ нь бол тодорхой хэмжээний их үүсвэр шаарддаг, тодорхой хэмжээний барьцаа хөрөнгүүдийн асуудлыг шаарддаг. Харин Хаан даатгал компани Сингапур эдээ энэхүү вакцины давхар даатгалын гэрээ хийснээрээ тодорхой их үүсвэргүйгээр хамгийн түргэн шуурхай, найдвартай тэгээд даатгалын баталгаа гаргах энэ нөхцөл боломж бүрдэж байгаа. Мэдээж Монгол улсын даатгалын компаниуд бол одоо даатгалын баталгаа гаргаад тодорхой багагүй хугацааг өнгөрөөж байна. Гэвч одоо санхүүгийн зохицуулах хорооны баталсан дүрм журмын хүрээнд бол нийт гаргаж болох баталгааны хэмжээ маань өөрөө харьцангуй хязгаарлагдмал байдаг. Тэгэхээр Сингапур эдээ ингэж давхар даатгалын вакцины гэрэг байгуулснаар болохоор энэхүү хэмжээ бол одоо өсрөнгүүгээр өндөр болж байгаа. За энэ хэрээрээ одоо Монгол улсын эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмэр бол энэхүү хэмжээгээр өсөж байгаа гэж ингэж харж байгаа. Тэгэхээр компаниуд бол энэ анхны одоо дотоодын зах зээл бол анхны одоо вакцины давхар даатгалын баталгааны гэрэг болж байгаа гэж онцолж байгаа. Тэгэхээр энэ бол одоогийн байдлаар компани зүгээс ер нь зах зээл ямар боломж гарч байгаа. Ер нь бол хамгийн том төсвөр хөтөлбөрүүд сүүлийн жилээр хэрэгжиж эхэлж байгаа. Ер нь цаашдаа энэ компанийн ашигт ажиллагаа борлуулалтын гэхэд ер нь бол ямар нөлөө үзүүлэхээр юм бол төлөвлөгөө гаргасан байна. За сүүлийн жилүүд бол одоо томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүд бол нэлээдгүй багагүй хэмжээгээр нэмэгдсэн. За үүнтэй холбоотойгоор одоо санхүүжих талууд бол тодорхой баталгааг бол уламжлалын дагуу шаардаад явж байгаа. За энэ хэрээрээ болохоор одоо Монголын энэ даатгалын компаниудын одоо гаргаж болох баталгааны хэмжээ нэлээд хязгаарлагдмал байсан учраас бид нар бас багагүй хугацаанд олон улсын давхар даатгчдыг судалж ингэж явсан. За Сингапур эдээ бол хамтарч ажилласан шалтгаан яг энэ төрлийн зах зээл дээр бол одоо томоохон тоглогч. За дээрэс нь яг Монголын зах зээл дээр бол орж ирэхдээ эхний одоо хэрэгжүүлэх бүтээгдэхүүн бол энэ баталгааны даатгал бай. За тэгээ энийг бол вакцины гэрээ хийгээд ингэж явж байгаа. Өмнө нь бол бид нар 25 онд бол вакцины биш одоо нэгээр нэршлиг бол тодорхой байдлаар гаргадаг байсан. За энэ маань тодорхой цаг хугацаа шаардна. За тэгээд даатгч талтайгаа ойлголцож нөгөө давхар даатгч тал маань одоо Монголын нэг даатгалын компани. За тэгээ Монголын нэг томоохон төсөл хөтөлбөр хийж болж байгаа компани бол цоо шин харилцагч төдийлөн одоо эрсдэл үнэлгээний талаар мэдээлэл байхгүй. Тэр утгаараа бол цаг хугацаа авдаг. За тэгээд мэдээж үнийн хувьд бол бас харьцангуй өндөр байх юм тохиолдлууд байдаг байсан бол вакцины давхар даатгалын гэрээ байгуулснараа бол тогтсон үнэтэй тогтсон underwriting-ийн аргачлалтаа за тэгээд ямар нэгэн хугацааны gap байхгүйгээр шууд бидний авж байгаа бүх одоо баталгаануудыг бидний даатгаж гаргаж байгаа бүх баталгаануудыг тэрхүү компани маань ингээд даатгаад явуулж байгаа. Тэгэхээр одоо бол ямар боломжууд нэгж юм гэхээр нэгдүгээрт одоо явагдах томоохон төсөл хөтөлбөрүүд маань шууд Хаан даатгал компанид орж ирээд баталгаа гаргуулах нэгдүгээр боломжтой. Хоёрдугаарт өмнө нь магадгүй одоо их үүсвэртэй те өөрийнхөө тодорхой хэмжээний хөрөнгийг байршуулад баталгаа гаргуулсан байсан бол тэр айлууд маань энэ хөрөнгөө бас суллаж авах боломж нээлттэй гэсэн үг. Тэгэхээр захиалагч талтайгаа харилцан тохиролцоод за бид нар баталгаагаа энэ юугаар одоо энэ төрлийн баталгаагаар ингэж солих боломж солих хүсэлтэд гаргаад за тэгээд мэдээж нөгөө талаас нь бол нэг хайхтар тийм татгалзаад зүйл байхгүй. Учир нь бол Сингапур гээд одоо S&P-гийн AA+ үнэлгээтэй ийм компани ороод ирж байгаа учраас тэр боломжууд бол бүгдээр нээлттэй болж байгаа юм аа. Тэр ер нь баталгааны даатгалыг ерөнхийдөө авч үзэх юм бол аль салбарт илүү одоо эрэлт хэрэгцээд харагдаж байгаа. Ер нь дэд бүтц барилгыг харагдаж байгаа. Уулуурхайг илүү орж ирэхээр байна уу? Ер нь таны бодлоор юу гэж байна? Яг томоохон гэх юм бол дэд бүтцийн төслүүд бол баталгааны даатгал бол асар ихээр шаарддаг. За араас нь мэдээж уулуурхай барилгын төслүүд байна. Мөн бас нэг одоо
нэгжийн хэмжээ тийм өндөр биш боловч энэ төрийн худалдан авалтууд оролцож байгаа. Төрийн болон төрийн өмчит компаниудын худалдан авалтуудад оролцож байгаа. Энэ компаниуд бас одоо тооны хувьд асар олон байдаг. Бас нэлээдгүй багагүй хэмжээний одоо баталгаа шаарддаг. За тэгээд энэ хуулийг санаачилсан одоо хууль санаачлагч маань юу гэж харсан бэ гэхээр багагүй хэмжээний хөрөнгө бол одоо баталгааны одоо банкн дээр баталгаа хэлбэрээр эдийн засгийн эргэлтэнд орохгүй үр ашиггүй хэлбэрээр байршаад байна. Тэгэхээр энийг бол ингээд дэлхийд даяар даатгалын компаниуд ингээд баталгаа гаргаж явдаг. Энэ жишг рүү оруулах нь зүйтэй гэж энэ хуулийг санаачилсан. За тэгээд хуулийн дагуу журам зүйлс нь батлагдаад даатгалын компаниуд бол өнөөдөр хүртэл 2 жил орчим баталгаануудыг гаргаад ингэж явж байсан. Олон даатгалын компани бол давхар даатгачийн асуудал одоо хайж явж байсан. Учир нь нөгөө нэг Монголын даатгалын компаниуд бол одоо хамгийн бага нь 3 орчим тэрбумаас хамгийн өндөр нь бол нэг 20 орчим тэрбумын ч ийм л баталгаа гаргах одоо нөхцөл боломжтой явж байгаа. За ийм байхад бол одоо Сингапурын орж ирснээр энэ хэмжээг бол ерөөсөө хэдэн 10 дахин нэмэгдүүлээд өгж байгаа. Магадгүй бидний одоо хамтын ажиллагаа илүү урт хугацаанд ингээ сайн явснараа бүр хэдэн 100 дахин өсөд явах. Гүйцэтгэгч компаниуд одоо эдгээр компаниуд харилцагч компаниуд маань одоо энэ даатгалын баталгааны одоо үр ашиг үр шимийг ингэж хүртэх энэ нөхцөл боломж айгуу сайнаар бүрдэж байгаа. Тэгэхээр баталгааны даатгалын ер нь бол төрөм хууль журам хэрэгжиж эхлэх юм бол нэлээдгүй бага хугацаа өнгөрч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хугацаанд нэлээдгүй өсөж хөгжсөн харагдаж ер нь цаашдын төлөв байдлыг юу гэж харагдаж байгаа. Одоогийн байдлаар шинэ давхар даатгалын гэрээ зүйл ер нь шинэ хаалга нэгдэж байгаа шүү. Ер нь ирээдүйд төсөлтөд хурдан хэрэгжих шаардлагатай. Ер нь бол төлөв байдлыг гэж харж байна. Одоогийн яг энэ баталгааны даатгал бол за дийлэг нь нөгөө төрийн худалдан авалтууд дээр дийлэг нь одоогийн байдлаар хэрэгжиж байна. За үүний цаана ахаад ямар боломжууд одоо орог байгаа ямар боломжууд вэ гэхээр хувийн байгууллагууд тодорхой хэмжээний баталгаа шаарддаг. Энэ бол одоо заавал төр болохоор л одоо баталгаа шаарддаг, бусд нь шаарддаггүй ийм зүйл биш шүү дээ. Гүйцэтгэгч компани санхүүгийн найдвартай байдал хэрвээ одоо ямар нэг байдлаар ажиллаа хийж чадахгүй тодорхой юм асуудлууд үүсвэл одоо үүнээс үүдэх санхүүгийн тодорхой хохирлуудыг арилгах зорилготой ийм бүтээгдэхүүн. Тэгэхээр дараагийн түвшинд бол энэ хувийн аж ахуй нэгжүүд бол энэхүү одоо бүтээгдэхүүнийг хэрэглэх боломж нөхцөл байдлууд үүсэж байна. За үүнээс бүр цаашлаад дараа нь одоо бүр хувь хэрэглэгчдэр хүртэл баталгааны даатгалуудын боломжууд байж байгаа. За эдгээртэй холбоотой бүтээгдэхүүнүүдийг одоо хаан даатгал компани дотооддоо хөгжүүлээд тодорхой хамтарч ажиллах харилцах байгууллагуудтай бол ярилцаад явж байгаа. Магадгүй одоо дараагийн бүтээгдэхүүнүүд гараад ирэх юм бол бас энэ эдийн засгийн одоо мөнгөний эргэлт хурцах энэ өөрөө эдийн засгт өрөө гэж өгөх ийм боломж нөхцөл бол нэгж байгаагаар бол одоо энэ одоо айгүй том юм үйл ажиллагаа болсон энэ байгууллага маань. Ер нь цаашдын ер нь хөгжлийн дараагийн шатыг нээхэд бол ер нь хорооноос гэх юм одоо ер нь зохицуулагч байгууллагуудаас ер нь хууль эрх зүйн орчинж гэдэг юм ер нь тань саялсан ер нь бол дотоодын одоо даатгалын компаниуд ер нь бол баталгаа гаргахад харцангуй хөрөнгө багтаа ер нь бол хөрөнгөний шаардлага яхад зөвшөөрөл авах хэрэгтэй. Ер нь бол ийм их процессууд байгаа. Тэгэхээр эдгээрт ер нь бол өөрчлөлт оруулах шаардлагатай гэж харж байна. Ер нь бол хөгжихийн хэрэгээр ер нь мэдээж хөгжихийн хэрэгээр одоо тодорхой өөрчлөлт ороод явна. За олон улсад ерөнхийдөө бол байгууллагууд ямар хэмжээнд баталгаа гаргах уу, тэр дээд хязгаарууд ямар хэмжээтэй байх нь зүй зохистой вэ гэдэг чиглэлээр мэдээж одоо хорооны зүгээс хөгжүүлэлтүүдийг бол хийгээд явах бах. Тодорхой хуулийн болон журмын өөрчлөлтүүд бол урт хугацаанд бол гарна гэж харж байгаа. Харьцангуй шин тутам хөгжиж байгаа ийм одоо зах зээл бүтээгдэхүүн учраас мэдээж хорооны зүгээс бол тодорхой хязгаарлалтуудыг тавьж өгч тодорхой хяналттай явах нь зөв. Магадгүй эсвэргээрээ одоо хяналт хязгаарлалтууд байхгүй байснараа одоо тодорхой хэмжээний чадамжгүй компаниуд руу баталгааны одоо бүтээгдэхүүн үйлчлэгийг санал болгосноор эргээд энэ зах зээлийг унгаачих гэж байна. Тэгэхээр энэ зах зээл маань өөрөө тодорхой хугацаанд яваад цаг хугацааг өнгөрөөснөөр түүх датанууд бий болж эхэлнэ. Түүх датанууд бий болоод эхлэхийн цагт магадгүй заавал одоо давхар даатгалын компани гэхдээ ирээдүйд давхар даатгалын компани хэрэггүй болно гэж байхгүй байх л та. Стил байсаар байна. Гэхдээ бас магадгүй дийлэх хэсгийг нь дотооддоо аваад үлддэг. Одоо ийм хэлбэр рүү явах байх гэж бодож байна.